Сайн байна уу? Маргаад байна. Сакаван. За энэ удаад бид хоёр Мельбурний их сургуулийн намын сангаас мэдчилжээ. Австрал дээрээ гайхсан сонирхолтой санагдсан зүйл part 3. Эхэлж байна. За чамс эхлэх үү? За энд хүмүүс амар их усны сав цуглуулах хоббитэй байдаг. Тэгээд усны савны айгүйх төрөл төрлийн брэндүүд байдаг. Тэгээд хамгийн нийтлэгийг нэг дурдах юм бол Frank Green гэдэг тийм усны сав байдаг. Тэгээд айгүй өнгөнгөөрөө байдаг. Тэг хүмүүс айгүйх цуглуулах төртэй. Энд бараг хүмүүс усны саваар өрсөлддөг гэж хэлж болно. Тийм хүн болгоны усны сав тавьчихдаг. Тэгээд Усны сав гэж ярьсных энд нөгөө нэг юм хуунцар сав одоо усны ундааны сав, тэг сүүний сав, тиймэрхүү савнуудыг хадгалаад тушаагаад нэг савнаас 10 цент авч болдог. Тэгээд аюух цуглуулдаг хүмүүс бас байдаг. Цуглуулаад тушаагаад нэг саниж байх те. Нөгөө Burger King-ийг энд болохоор Hungry Jacks гэж нэрлэдэг. Тэгээд анх харчаад бас яг нөгөө лого мөө бүх юм адилхан тэгсэн мөртлөө Hungry Jacks гэсэн нэртэй. Тэгээд гайхаад тэгсэн чинь энд нөгөө нэг Burger King гээд нэрээрээ байх гэхээр өөр бас нэг юмны нэртэй давхцаад байсан болохоор Hungry Jacks гэж нэрлсэн юм лээ. Тэгээ Hungry Jacks гэдэг нэр харах юм бол тэр маань Burger King шүү. энэ болохоор ер нь chemist гэдэг яг бүр яг сүлжээ, эмийн сан гэдэг баггүй юу. Тэгээд тэнд болохоор ямар нэгэн асуудал, ямар нэгэн зөвөрийг шийдвэрлэхэд зориулсан баг ингээд бүх юм байдаг. Ямар ч зөвөр, ямар ч асуудлыг бараг шийдвэрлэхэд зориулсан тийм хэрэгцээг хангасан зүйлс айгүй их байдаг. Тэгээ ямар нэгэн зүйл өвдөх юм бол тэрний solution бол заавал байдаг. Тэгээд нөгөө хүний анхан тусламжийн хэрэгцээнд байгаа бүх зүйлсүүд л яг тэнд байж идэг. Тэгээ хүнсний дэлгүүр одоо тэр том супермаркетууд дээр нь ч гэсэндээ байж идэг. Өмнөх дугаар дээр хэлсэн 3 том супермаркет байгаа гэдэг. Тэрэн дээр ч гэсэн ингээд байж идэг. Тэгээд тэрнээс илүү давуулсан хэрэгтэй байх юм бол chemist орох хэрэгтэй. Тий. За миний хувьд дараагийнх нь юу гэхээр энд нөгөө хавруулаад эхлэхээр байшингийнхаа гадна талыг ингээ угаагаад цэвэрлэлтэй мөлий. Тийм. Би тэрийг харчаа инхээр шинэ гэснээр цэвэрхэн байхаас өөр аргагүй мэн гэж харж байсан. Яг дулаараад хавруулаад эхэлсэн чинь нөгөө юм далттай шүршигч усаар шүршээ дугааж исэн. Цэвэрхэн гэж ярьсных нэр энд цагаан гутал өмсөд бараг л халтар болдог юм дөө. Тийм. Бүр амар нөгөө нэг шороо мороотой газраар явгуул юм бол тий. Хотын төв өнтрээр зүгээр алхахад үрээ. Тэгээд энд бол цагаан гутал өмсгöd их харамсаад хам байдаггүй. Тэгээд өөр зүйл энд яг сигнал сонсохоор хүмүүс гайхдаг. Монголд ингээд сигнал ер нь хаасаагүй дуурчдаг шүү дээ. Тэгээд энд болохоор сигнал сонсох юм бол хүмүүс яг сигналыг яг нуцтай үед л дардаг юм байлээ. Үнэхээр аюултай гэж үзсэн үедээ тэгээд сигнал тахаар хүмүүс амар хэрэгж хараад юу болчихоо яач юу гэдэг амар гайхдаг. За энэ замын хөдөлгөөн гэж ярьсных энд нөгөө нэг Монголын замын хөдөлгөөний дүрмдэрсэн байдаг хаа. Хэрвээ урдлын зам чинь одоо 4 замын уулзуур дээр л гэж бодоход урдлын зам чинь төвчрээд ингээ машин ихтэй хөдөлгөөн хязгаарлагдсан байвал тэр одоо хөдөлгөөний хязгаарлалтыг харж агаад түр ингээ хүлээж зогсох ёстой. Одоо гэрлэн дохио гарсныхаа наа тэгээ Монгол юрсдгийг зогсдгүй шүү дээ. Энд болохоор бүр яг тэр дүрмээрээ ингээ байдаг. Бүр тэр нь амар гоё. Тэгээ ерөөсөө сигналдаж нэг нэгээ ингэж
яарч болтгоо тий. Тэгээ яг хүлээгээл байж идэг амар тайван. Гарцаар гарахад ч гэсэндээ ингээл энийгээл хүлээгээл гаргаж идэг. Юусоо ингэж твтэж яасан юм байдаггүй. Тэрнээс их сонирхолтой. Air condition энд юусоо пар гэж байдаггүй. Дандаа air conditioner халуун байх юм бол хүүтнэр нь үлээлгэж чинь. Хүтэн байх юм бол халуунаар нь үлээлгэж чинь гээд. Тэгээ нөгөө байшингуудх нь хан амар нэмгэн байдаг. Тэгэхээр бараг хажуугийн айлын хүний яриа сонсогдож. Зарим тохиолдолд яг коридорт явж байгаа хүмүүсийн хөдөлгөөн чимээ айгүйх сонсогддог. Тэгээ айгүй нэмгэн хантай. Тийм байт юм лээ. Айгүй сонирхолтой санагдсан. Апартментод хог хаях нь амар гоё шүү дээ. Нэг давхар болгондоо хогийн өрөөтэй. Гэхдээ Монголд гэсэн тийм байдаг. Тэгээ ууж ирсэн давхар байшин ингээд шатн дээр нь ингээд пүкрэ ингээд хийчдэг. Тэр нь амар цаг хэмнэсэн санаа. Тэгээд нөгөө гол нь ангилж хаях хэрэгтэй тийм. Ангилж хаяхаа бүр яг гоё биелүүлдэг юм байлээ. Одоо ингээд ямар нэгэн байдлаар зам засварлах хэрэгтэй болоод зам хаах юм бол тэргээ доор хаяж бүр ингээд 7 хоногийн өмнө бараг сарын өмнөөс мэдэгддэм байлээ. Тэгээ ингээ айл болгоныхоо нөгөө мэйл бокс дотор нь гэж мэдэгдлээ хийж явуулдаг, өгдөг. Тэгээ тэгэхээр нөгөө нэг хүн ажил амьдралтэй цаг хугацаагаа зохицуулахад амар тус дэмтэй. Одоо гинт ингээ шүн хагаал маргааш нь өглөө босоод ирэхэд сюрприз болоод байхгүй. Тэрнээс их сонирхолтой санагдчихсан. Амар зохион байгуулалт сайтай юм шиг би санагдчихсан. Энд хүмүүс ямар нэгэн үйл ажиллагаа, ямар нэгэн юм зохион байгуулах эсвэл төрсөн өдөр ч юм уу тэрийгээ бараг 2 сарын өмнө урилгыг явуулдаг. Өмнөх 7 хоногт нь биш 2 сарын өмнө. Тэгээ яг тодорхой өдөр зааж өгөө. Тэрнээс өмнө нэрнийшгүй гэдгээ хэлээд өгөөрэй гэдэг. Тиймэрхүү би тэрийг анх ингээд манай нэг таньдаг биш охин над руу ингээд төрсөн өдрийн урилга явуулдаг байхгүй 8 сард нөгөө за хизээ юм болоо гэж харсан чи 11 сарын 30-нд тэгээ тэр бас гахалтай санагдчихсэн шүү. Тийм нэлээд урдчилж мэдэгддэг те заавал нөгөө хүндээ ингэж хугацаа өгөх байдлаар аюух тэгдэг. Энд тэгээ дандаа нөгөө юм 3 юм хошуутай ресетик байдаг. Тэгэхээр шилжүүлэгч заавал хэрэгтэй болдог. Одоо Монголын залгууруудыг авчираад ашиглахаар болох юм бол анх ингээ ирсэн чинь ингээд нэг үнэртэй бас бүр амар хүнэртэй тэгээд ингээд австралчууд ч гэдэг бүгд тэр нэг үнэртэй бас цацж юм уу гэмээр тэгээд ядж байгаа ингээ хажуугаар өнгөрөх болохонд ингээд эмэгтэйчүүдээс нь амар их яг адилхан үнэртэй уснууд үнэртэй байсан. Тэгсэн чинь энэ жил болохоор бас тэр үнэр нь ингээ солигдоод арай өөр үнэртэй усаар ингээ солигдоод ингээ амар түгээмэл үнэртэй байгаа. Тэгэхээр нэг тийм трендийн үнэртэй ус одоо трендийг дагаад тэр үнэртэй усыг авах юм ихсээд ах шиг санагдсан. Жил болгон л өөр үнэртэй хүмүүсийг үнэртэж байна да. Энд болохоор хүмүүсийн түгээмэл яг одоо явдаг газруудын ариун цэврийн өрөөнд ариун цэврийн хэрэглэл өнгөө байдаг. Тэр нь айгүй хүмүүст одоо аффорд хийж чадахгүй хүмүүст айгүй хэрэгтэй зүйл хэрэгтэйг нь хангаж өгдөг байгаа. Бас нэг санагдчихсэн юм. Тийм карантинаас шууд усаа ууж болдог. Тэнгүүт ингээд одоо ресторан ч юм уу хоолны газар гадуур орлоо гэж бодоод хүүт ус захих юм бол тэр нь тэгэл карантинаас хийгээд өгчдөг. Гэхдээ тэр карантины ус нь нэг тийм бассейны ус шиг амттай. Тий, арай өөр амттай. Тэгээд өөр амттай. Яг нэг бассейны ус шиг байд юм аа. Тийм нэг сонь төмөрний тэр нэг амт байдаг тий. Бүх хоолой нэмжсээр хийгдсэн болохоор шууд ууж болдог. Тэгээд тийм нэг арай өөр амттай байд юм шүү лээ. За 3 дугаарын турш хамтайсан баярлалаа. Тэгээд удахгүй өөр сонирхолтой бичлэгүүдээр уулзцаая. Тийм тэгээ бит хоёроос бас яг Мельбурний талаар илүү тодорхой мэдмээр байгаа сонирхсан зүйлсүүд ах юм бол комментаар асуулт үлдээгээрэй. Эсвэл манай Edomaster пэйж рүү асуултаа явуулаарай. Бит хоёр судлаад мэдгүй зүйл байвал судлаад мэддэг зүйл ах юм бол өөрсдөө туршлагаасаа бас хуваалцах болно. Баярлалаа. Баярлалаа.